Сайн мэцхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бидний 4 дахь дугаарын подкастт тавтай морил. Өмнөх дугаар дээр бид хоёр эрэгтэй хүний таалагддаггүй зан чанарын талаар өөрсдийнхөө өнцгөөс ярилцсан бол одоо энэ дугаараараа эмэгтэй хүний таалагддаггүй зан чанарын талаар ярилцахаар бэлдсэн байна. Хоёр өнөөдөр зочинтой дугаар хийж байгаа. Тэгээд манай зочин маань өөрийгөө танилцуулаад эхэлчихэ те. Намайг Бат Эрдэнэ гэдэг Солонгос улсад ажиллаж амьдардаг залуу байна. Тэгээд төлөө цагаараа YouTube хийдэг. YouTube-ийн нэр маань болохоор Бамбаг гэдэг байгаа. Тэгээд өнөөдөр би анх удаа подкастт оролцож байгаа. Тэгээд гоё байна, сэтгэл санаа айгүй гоё байна. Тэгээд бас гоё сэдв ярих гэж байгаа нь бас таалагдчихэ байна. Бид хоёрын өмнөх дугаарыг сонссноо. Тийм, сонссон. Ер нь бол эхнээс нь ахвал сонссон. Ямар санагдсан бэ? Жоо хүн тассан. Яг өмнөх дугаар бол яг надад бол ингээд зарим хэсгүүд нь ингээд зүрх рүү ингээд зааж байгаа шиг санагдсан. Тэгээд одоо ямар хэсгүүд нь яг тийг санагдсан бэ? Одоо жишээ нь хар ажил хийсээр байгаад тийм хар ажил хийдэг шигэ болчдөг гэсэн утгаар нь жоохон тийм санагдсан. Тэгээд заяа болохоор тэгсэн штэ Android утас барьдаг гэсэн Харин тийм гэхгүй юу. Би ихтэй тэрийг жоохон зүгээр фаны байдлаар болгож хэлсэн маа. Тэрнээс яг нэгтэй амьдрал дээр уц муцыг хараад байхгүй л тээ. Би яг тэрний дараа эргэн тойрныхаа хүмүүс уцыг хардаг болов. Хүмүүсд Android-аас нүдэнд харагдаад идэг болчихсон шүү дээ. Өөрөө гэхдээ яг тэр өмнөх дугаарыг нь сонсчоод ер нь хэр их нөгөө нэг юуны санаа нийлсэн бэ? Санаа ихнээс нээсэн. Тийм. Ер нь бол эрэгтэй хүн миний бодлоор бол яг л ийм л байвал зүгээр ах гэж бодсон. Яг сонсчоод. Гэтэ яг хоо санаа нийлэхгүй ганц хоёр юм байгаа. Гэтэ за 100% дүгнэх юм бол 90% бол санаа нийлсэн. Санаа нийлэхгүй юмнууд нь юу вэ? Саяны хэлдэг хоёр сэдв үү? Тийм, саяны хэлдэг хоёр л байгаа. Бусд нь бол окей. Тэрэн дээр харин нөгөө хар ажил гэдгийг яг нөгөө утгаар бит хоёр жоо буруу гаргаа хэлсэн баха. Үгийн сонголтын дээр алдсан бах. Тийм нөгөө нэг явчлаа. Энд одоо ялангуяа Солонгос улс чинь маш олон хүмүүс одоо монгол хүмүүс байгаа. Тэгээ бараг 90% нь хар ажил хийж амьдарч байгаа шүү дээ. Ирэмгүү. Тийм болохоор тийгүүд олон хүнд бас ингэж туссан бахаа гэж зүгээр бодсон. Яг нөгөө нэг хар ажил гэж жоохон муухайар хэлж байгаа ч гэсэн яг нийтлэг ингээд нөгөө бидний хэлэгддэг нэршил хар ажил гэхээр жоохон бас сонсож байгаа хүлээж авч байгаа хүнд тийм ээ сонсогдсон ба. Муухай сонсогдсон. Тийм бид нар ч гэсэн өөртөө хар ажил хийж байгаа шүү дээ. Ер нь бол тийм тэрэн дээр хөлцөлөч ёо гэж. Зүгээрээ арт өмнөөсөө л тэгж байна. Би зүгээрээ би чихэнд юм наалтгаа байсан тэгж байна. За тэгвэл одоо үндсэн сэдвэрээ ярилцаад явъя. Чамд эмэгтэй хүний ямар зан чанар таалагддаг вэ? Ер нь бол гадаад төрхөөс нь эхлүүлээд яриа явах уу? Тэгээ. За хамгийн ихэнд ингээд бодогдож байгаа зүйл хэм бол за анх эмэгтэйний харлаа гэхэд хит их тийм задгай хувцалсан гэх юм уу. Одоо тэнгэрсгээл баг гаргацсан хүмүүс яваад байдаг шүү дээ. Тийм байх нь надад айгүй онцгой санагддаг байхгүй. Яг тэгвэл эмэгтэй хүн одоо ялангуяа би пропорц зэрэг жоохон нуугдмал ч юм бүр хит ил биш. Гэхдээ яг гоё өөрх нь бие хэмжээг илэрхийлсээр тохиромжтой хувцамсвал гоё харагдах гэж боддог. Хит задгаа болохоор жоохон надад бол тэгээс санагддаг. Дараагийнх нь болохоор шивэстэй охноос жоохон жирэхэд гэдэг. Тийм их нөгөө нэг жижигэн шивэс бол зүгээр л те. Одоо ганц хоёр. Тэрс ингээ амар шивэслээс гармаар нь баг битүү. Жоохон
гэнг л харагдаад байна. Тэгээд бусд нь бол зүгээр хаа. Бусд нь өөр нэг гаднах үзмжүүд бол зүгээр хаа. Яг уу яг ингээд үнэнг ингээд бас ингээд шууд тодорхой ярих юм бол өөртөө жоохон арчаа муутай гэх юм уу? Одоо ингээд боломж байхад нь өөрт нь нөхцөл ингээд боломж байхад нь ингээд үүнийгээ ашиглаж чадахгүй байгаа тийм хүн гэх юм уу? Ингээд одоо ядаж ингээд гадаа явж ингээд цэвэрхүү уцлахгүй ч юм тийм эмэгтэй хүмүүс нэрсээ таарладаг байхгүй юу? Тэг яг уу яг ажилласаа гараад ирсэн бол өөрөлдөө зүгээр энгийн үедээ явж ич нэг тийм бахаар жоохон зөвхөн санагдав. За тэгвэл бит хоёр ер нь өмнөх доор дээр нэлийн детальчилж ярьсан шүү дээ. Хумс хуруу өнөр гэл нэг тиймэрхүү. Тэр тал дээр нь ярил чи юу гэж ярих чинь. Өнөр бол маш чухал. Ихтэй өнөр бол тийм би өөрөө яг ямар өнөрөнд дуртай вэ гэх юм бол нэг тийм зөөлөн өнөрөнд дуртай. Тийм хурц биш. Зөөлөн тэгсээр нэ ингээд би яг ингээд өнөр кейс дээр яриа. Би 3 жилийн өмнө нөө Монголд байдаг гэсэн. Тэгэхэд нэг эмэгтэй хажуугаар зөрөхгүй юу? Тэгсэн чинь бүр ингээд араас нь дагаа явчмаар санагдсан. Ямар өнөрчсөн бэ гэсэн чинь одоо яг өнөрлөх юм бол энэ бекерийн газар байдаг шүү дээ. Оронгууд нэг кофе кек хоёр хосолсон нэг тийм гоё өнөр байдаг шүү дээ. Яг нэг тийм гэхдээ жоохон өөр нэг тийм өнөрсөн байхгүй ингээд. Жоохон тийм жихэрлэг тийм ялан дуу талын өнөр дуртай юм байна л да тий. Нялуун дуу. Жоохон тийм жихэрлэг төрлийн ч юм уу кэнди тий. Тийм өнөр. Бага насны чинь дурсамжтай холбоотой юу энэ? Эсвэл өмнө нь уулзчихсан хүн чинь ийм тиймэрхүү өнөртэй байсан уу? Тийм өнөртдөг байсан уу? Өмнөх хүнээс чинь? Би яг ингээд сайн санахгүй байгаач 10 жилдээ нэг охинтой эргэжтэйс аахгүй юу? Тэр охин маань нэг тийм нийтлэг өнөртэй бастай байсан юм. Тэгээд айгүй хэцүү ингээд бүр ингээд салаад ингээд олон жил усны дараа чиг тэр өнөр нь ингээд хаяа өөр газар өнөртөнгүүд ингээд санагддаг. Тэрнээс ч бол яг би яг энэ сая өмнөх ярьсан юм болохоор 3 жилийн өмнө тааралцсан өнөр болохоор их санахгүй нь яагаад тэр амар гой санагдсан бол зөвхөн тухайн өдрийн нөхцөл байдлаас хамаарат юм эсвэл. За тэгвэл гадаад үзмж өнрийн тал дээр юм байх. Тэгвэл зан аншийн тал дээр ярилцъя л та. Гүн рүү арай гэж юу? Тэг гүн рүү цаашлие. За цаашлах юм бол би жоохон өөрн гэсэн үзэл бодлого тийм эмэгтэйчүүд байдаг штэ. Одоо энийг ярих юм бол амар ерөнхий юм болчихлоо л доо. Гэхдээ ингээд юунд дуртайгаа мэдэхгүй тий ямар үед баярлдгаач мэдэхгүй нэг өөрийгөө мэддэггүй ч юм. Тэгээд ингээд одоо ямар нэгэн шийдвэр ингээд гаргалцлаа гэхэд ингээд байнга ингээд бүх зүйлийг ингээд хоёр талаас нь ингээд яриад байдаг. Хүн болгон хоёр талаас нь ингээд ярьж чадна л та. Гэхдээ яг аль нэгэн дээр нь бас ингээд тогтуулах зүгээр өгөхгүй. Тийм огтож байгаа нэг таалагддаг санагдаад байна. Жохон тодорхой бус огтод таалагддаг гэж. Тэгээ тодорхой байвал зүгээр тийм. За дараахан орж ирж байгаа нь болохоор одоо үн цэнэг үг гэх юм уу? Эмэгтэй хүн чинь өөрөө үн цэнтэй байх цэцмэг гоё дээ шүү дээ. Ингүүд ингээд ер нь тиймэрхүү охтууд ер нь жоохон их байдаг болцсон юм уу? Угаасаа л байдаг байгаа мó мэдэхгүй тэгэл. Тэгвэл чиний хувьд одоо үн цэнэгүү гэж байгаа шүү дээ. Үн цэнэгүү гэх тодорхойлт чиний хувьд юу вэ? Өөрийгөө хайрладгүй гэх юм. Одоо өөрийнхөө үн цэнийг мэддэг эмэгтэйчүүд бол
ингээд харахад л ингээд мэддэг байхгүй юу? Аа. Тэгэл өөрийн бие авч явж байгаа, хүнтэй харьцаж байгаа тий. Бас ингээд үерхэл талтай ирж гисэн бас юу ч ингээл би яг ингээд үгээр тайлбарлахаар аяг хэцүү. Дотроо л ингээд мэддэг байгаа байхгүй. Аа. Яартач өөртөө үнцэнтэй тийм ихтэй бол ямар ч хүн таалагдах байх л та. Аа. Эрэгтэй хүмүүс ер нь эмэгтэй хүнээс ер нь юу хүсдэг юм бэ? Өөрт нь яаж хандаасаа гэж хүсдэг юм бэ? Хүндлээсэй л гэж хамгийн хүсдэг. Нэг номер ах. Хүндлэл байхгүй газар эрхэн тогтдгоо гэд нэг сэтгэл зүйчийн нэг яриаг сонсчоод тухайд би ойлгоогүй л дээ. Тэгээ сүүлд нэг тийм мэдрэмж мэдэрсэн. Аа. Ингээд хажууд яг хүн эрэгтэй хүн яг өөрийгөө эрх хүнээр ингээд мэдрэхгүй болохоор жоохон тэгэл тэр эмэгтэйгээс жоохон төлөөл авчдаг юм л. Тэ эмэгтэй хүн яг ямар үйлдэл хийвэл тэрийг хүндэлж гин гэж хүлээж авах уу та эрэгтэй хүмүүс? Эхлээд харилцаа байна хамгийн ихэнд. Юу ингээл би нэг тийм хүмүүс яваад байхгүй ингээл амар шууд маазарч орж ирэл. Тэгэл амар гоочлол тий шууд харж байгаа л чи ийм тийм үг мөшгдөг ч юм уу тий. Шууд хэлээ гэснээр хэлцдэг үү? Тий. Одоо хоёр хүний хоорондын харилцаа гэдэг чинь ингээд хоёр хүнээсээ ингээд шууд хамааралтай шүү дээ. Би биенээсээ хамааралтай. Яг ганцхан минийх гэж ингээд яг өөрийгөө бариад байдаг юм. Би гэвчээд нөгөө нь болохоор жоохон доош нь их маягтай байгаад байдаг. Тэр чинь нөгөө жоохон муухай санагддаг л та. Тэгэхээр ер нь бол юу юм байна л да. Тэгээ жоохон хэд бие тооцсон эмэгтэй хүмүүст бас таалагддаг л гэсэн үг шүү дээ. Ер нь би гэдэг хүмүүс ч жоохон бусдыг үл тоогоод жоохон би төлөвтэй байгаад байдаг шүү дээ. Тийм хүмүүс таалагддаг л юм байна тий. Яг эрхэмсэг гэх юм бол эрхэмсэг эмэгтэй хүнд бол би бол татагддаг л та. Гэхдээ зүгээр одоо зөөрийн гадуур явахдаа ч юм уу тий ингээд мөрцөх гоё уцлаад тэгээд ингээд явж байгаа өөртөө арчаатай эмэгтэй хүн бол үнэхээр гоё харагдана. Зүгээр ингээд очиод харьцаад үзэхэд те яг ингээд харилцаан дээр л жоохон сонь тийм үйлдэлүүд хариултлууд гараад ах юм бол тэгэл тэрийг л хийсэн. Тэгвэл би нэг юм номны нэг тийм тайлбар уншижээс аахгүй. Тайлбарч тий одоо нөгөө ирчүүд ягаад биш юу ямар нэртэй лээ? Ирчүүд ягаад муу эмэгтэйчүүдэд дуртай вэ гэсэн тийм нэртэй номны тайлбар уншижээс аахгүй. Тэнгүүд одоо нөгөө нэг харилцааныхын ихийн явцад эрэгтэй хүмүүс ер нь бол ингээд өөртөө амархан олцсон эмэгтэй хүнд дургу байдаг гэсэн нэг тийм утгатай. Би яг утгын зөв гаргаж хэлж чаддгүй. Тэгээд ер нь бол нөгөө эрэгтэй хүмүүс цаанаасаа байглаасаа тийм нэг анчин тийм зан чанартай байдаг. Өөрөө ингээд хойноос нь гүйцэлцэж, хөөцөлцөж ингээд олж авсан юм а илүү их ингээд хайрладаг байдаг болохоор одоо нөгөө муу гэдэг утга нь болохоор яг тийм муу гэдэг үгээрээ биш. Зүгээр одоо нөгөө өөрт нь ингэж хандахдаа өөрийг нь тоохгүй байгаа байдал талаас нь хэлсэн нэршил юм байл л дээ. Тэгээ тэр тал дээр юу гэж бодож байна? Чиний өнцгөөс. Ер нь бол тэгээд одоо ингэж байна шүү дээ. Эмэгтэй хүн муу эрэгтэй хүн муу эмэгтэй хүн татагддаг биш байгаа зөв хөвгүүд л муу эмэгтэй хүн татагддаг байх гэж бодож байна. Ирчүүд бол мэдээж бол эр хүн гэдэг утга чинь бас амар тийм том утгатай гэж боддог байхгүй юу? Би өөрөө ч яг эр хүн болсон гэж ингээд бодоогүй байгаа одоо л. Эр хүн ямар байх ёстой гэнгүүт ялангуяа яг Монгол эрэгтэй хүний зан чанар гэдэг чинь амар олон зүйлийг сурах ёстой. Мэдсэн байх ёстой, сэтгэл зүйн хаттай байх ёстой. Тэ одоо гэр бүлээ авч явах чадвартай байх ёстой. Тийм эрэхтэй
одоо тийм айлбаа болж чадсан тийм эрэгтэй хүн бол мэдээж муу эмэгтэй бол сонгохгүй бах. Зүгээр хөөгөөд арай жоо төлөвшөөгөө хүмүүс бол эрэгтэйчүүд ихэвчлэн муу эмэгтэй хүнд бол татагддаг гэж бодож байна. Үгүй одоо тэр номны хувьд болохоор муу эмэгтэй хүн гэдэг нь яг муу мухай үйлдэл хийдэг эмэгтэй хүнийг хэлээг байгаа юм заа. Ер нь бол ингээд нөгөө одоо тэр нөгөө эрэгтэй хүний ингэж ерөөд бол тоохгүй их наашийн ер нь өөрийгөө ингэж өрүүлж нэгт тавьдаг. Одоо жишээ нь сайн охтууд байгаа шүү дээ. Ер нь бол сайн гэж хэлэгдэх охтууд. Тэр охтууд болохоор ингээд байнгын нөгөө нэг ингээ эрэгтэй хүнийг ингэж хайрладаг. Өөрийгөө дандаа ингээ хойно тавьдаг. Нөгөө л эрэгтэй хүндээ ингэж бүх зүйлээ зориулдаг. Тим охтууд ингээ сайн охтууд гэж аахгүй тэр номны хувьд бол. Тэгээ муу эмэгтэй хүн гэдэг нь болохоор өөрийгөө ингэж хайрладаг. Яг тийм хүмүүсийг болохоор эрэгтэй хүмүүс илүү их одоо хүндэлдэг, хайрладаг гэсэн ер нь бол тийм утгатай байгаа. Бас нэг талаараа бол байж болох юм байна. Гэхдээ бол би ингэж боддог байхгүй юу? Яг альва юм өөрийн гэсэн тийм тэнцвэртэй байдал байх ёстой гэж боддог. Баланс. Яг нэг талаа ингээд хит ингээд барьчих юм бол одоо чинь гэр бүлийн асуудал дээр эмэгтэй ч юм уу те эрэгтэй нь бүр хит их өөрхөн карьертаа анхаараад ингээд явчихаар нөгөөх нь жоохон хэцүү байдалд орчдөг гэх юм уу. Тэгээд яг нөгөө одоо чинь би одоо ингээд ирээдүйд их нэртэй боллоо гэхэд одоо манай эхнэр минь надаас одоо илүү карьертэй байлаа гэж бодоход тэгээд жоохон за их нэртэй төвөг бодохгүй за ингээд дэмжигч гэсэн цаанаа л хэцүү байдаг байхгүй юу. Одоо ингээд би өөрийн юу хийж чадахгүй юм бах та жоо тийм сөрөг бодлоод орж өөрийгөө амар сул дорой бодлоо гэж юу? Тэдэг байж магадгүй тий. Тэгээд яг тийм нэг хүчирхэл тийм эмэгтэй хүн ээжүүд байсараад эрэгтэй хүн нь өөрөө хүртэл тэгтээ жоохон ингээ эмэгтэйлэг байдлаар давмгаалж гарч ирээд ийм эсэргээрээ болчихдөг юм шиг санагдчих ш надаа. Өөрийгөө жоохон эрэгтэй гэдгийг мэдэрч чадахгүй мартцсан ч гэх юм ингээд за би одоо эмэгтэйгийнхаа хийх ёстой юм хийх юм байна гэж үзээд эмэгтэй хүн болохоор илүү нэг тийм эрэгтэйлэг болоод гэр бүлээ авч явдаг тийм гэр бүлийн тэр хүн гэдэг л үү гэхлээ. Тийм юм болчдгийн юм шиг харагддаг ш надаа. Тэгээд нөгөө альва ямар нэгэн одоо онол ч юм уу үйлс баримтлал ч юм уу яг хитрээд туушрахаараа буруу зүйл болдог юм шиг санагддаг байхгүй. Одоо феминист үзлийг амир хэмхтэй хүмүүс ярьдаг болсон байна. Шудраг байх хэвээр. Гэхдээ яг үнд ингээ хараад хахад ингээ өөрсдөө ингээ илүү тавиад байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо үеийн нийгэм чи өөрөө ингээ харангууд яалтчгүй ингээ тэнцвэртэй өсөн дэвжих боломжтой. Тэнгүүд эмэгтэйчүүд илүү их юм одоо чадварлаг болж эхэлж байгаа штэ. Тэнгүүд эрэгтэйчүүд нь ингээд гологдоод тий. Тэнгүүд давхар дээрээс нь ингээд тэр феминист бүр үзлийг ингээд яриад эрэгтэйчүүдээ ингээд доош нь нэгээл эрэгтэй хүн баг хэрэггүй тий. Ингээд байгаа жоохон одоо утгагүй санагддаг. Зүгээр яг зөв үр дүнгээр нь ярих юм бол чинь одоо Америк гэхэд гэр бүлийн салалт нь бараг 60% хүрч байгаа штэ. Тэгээд Монгол ч гэсэн одоо гэр бүл салалт өөр улам л өндөр болоод байгаа. Тэгээд миний бодлоор бол энэ хуучин уламжлалт чинь айгүй нэг бодлын зүгээр байсан болов гэж би боддог. Хуучин уламжлалт тэр зүйлийг хүмүүс амар буруу ойлгоод байдаг байхгүй юу? Эмэгтэй хүний эрхийг амар их ингээд дардаг. Тэгээд одоо бараг л эмэгтэй хүн л дандаа ингээд хүчрхийлүүлээд ингээд байгаад байдаг юм шиг боддог. Үгүй шүү дээ. Энэ чинь эрэгтэй хүн одоо зөвхөн хүн гэр бүл болж байгаа хүмүүс зөвхөн чадах зүйлээ хийгээ амьдэрдэг байсан юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Эрэгтэй хүн ажиллаа хийн, эмэгтэй хүн одоо гэр орноо авч явна. Тийм байлаа гэд одоо нэг нь ямар нэгэн өндөр одоо тийм байр суурьтай байна гэж байхгүй. Адилхан л би нэгээ хайрладаг, хүндэлдэг. Тийм санагдаад байгаа. Тэгээ би энийг яаж ингэж өөрөө ингэж мэдрээд байгаа вэ гэх юм бол би өөрөө жоохон түүхэн сонирхолтой. Би Казахстан улс тэгээд бас
нэг өөр ийм дээр үеийн Монголтой холбоотой кинонууд үзчихсэн. Яг нь ойрд Монголын одоо 9 төмөр гэдэг нэг таашаа байхгүй. Тэгэл ингээд амар ширүүн тийм харцтай тийм ширүүн байрын хүн хэрцгий. Тэгсэн хэрнээ одоо яг ингээд хатны хаажууд очихороо ингээд амар тийм зөөлхөн тийм намдын болчдөг. Гарын ингээд зөөлхөн хатгаал хажууд нь суугаал. Тэгээд санаа бодыг асуугаал. Тэнгүүд ингээд харангууд эртний бас ингээд Монгол эрэгтэй хүн чинь гэргийгээ яаж ингэж гоё хайрлж хүндэлж явдаг байсан бэ? Тэ? Хариуд нь тэр гэргий гэдэг хүн төхрөө бас ингээд яаж ингэж дэмжиж харилж санаа бодлоо хэлж явдаг байсан. Тэгээд бас тийм доктортой харилцаа илүү байсан болов гэж боддог байгаа байхгүй гэр бүлийн доктортой харилцаа. Яа тийм бодолтой л байна. Хоёр юу гэж бодож байна? Одоо ер нь ийм одоо хосууд гэр бүл те юм ямар хөө байвал ер нь зүгээр гэдэг нь бол ялангуяа энэ Аз хүмүүс гэх юм уу. Бид ч яг нэг family тийм гэр бүлсэг хүмүүс ч та Аз хүмүүс ч. Тэгэхээр хоёр юу гэж бодож байна? Минжэгч ихлэ хариул. Миний бодлоор бол хосууд яг нэг 40-51 байх хэрэгтэй юм болоо гэж бодод шүү дээ. Яг дийлэнх шийдвэрийг бол яг эмэгтэй гаргаад явж ивэл зүгээр юм шиг санагдсан. Тэгээд бүр тийм том асуудлыг шийдэх хэрэг цагаар шүү дээ. Тэрэн дээр нь хажуудах нөхөр нь хамгийн түрүүнд нөхрийнхээ саналыг асуугаад тэгээ нөхрийнхээ санал нь зөв байх юм бол гэхдээ миний л бодол шүү. Гэхдээ миний санаатай нийлэхгүй бол би нөхрийнхээ санааг даахгүй хаа гэж боддоо шүү дээ. Би жоохон бэби гэсэн төвтэй хэрнээсээ жоохон бусад хүмүүсээ бодвол буулт хийж өгөх нь амархан төрлийн юм баггүй юу? Хажуудах хүндээ буулт хийж өгөх хитрхи ингэ зөрөөдөлтгүй өөрийнхөө бурууг мэдчих юм шүү. За гэж буулт хийгээд өгчдөг болохоор гэхдээ ер нь эмэгтэй хүний л зөв байд ингээд үгээр нь явчвал зөв байдаг юм шиг санагдаад байдсан шүү дээ. Гэр бүлийн асуудал дээр одоо эргэн тойрны одоо энэ гэр ахуй асуудал дээр бол эмэгтэйгээ дагаад гадуур гараар гаднах ажил одоо санхүү манхүүч гэдэг юм уу тийм юм дээр эрэгтэй талаатайгаа явчвал зүгээр юм шиг санагдаад байдаг шүү дээ. Эрэгтэй хүмүүс чинь нэг цаанаа нэг алсыг харцсан тийм бодолтой байдаг болохоор тэр нь яг нэг тийм санхүү за гэр бүлээс гаднах асуудал дээр эрэгтэйгээ дагаад гэр бүл доторх асуудлыг бол эмэгтэй нь ингээ базаа авчвал зүгээр юм шиг санагдсан. Ер нь бол яг нэг эмэгтэй 51 эрэгтэй 49 байхад л надад яг болдог юм шиг санагдсан. Би бас ер нь Минжэгчтэйг адилхан бодолтой байна. Яг тийм гэр ахын ер нь бол тийм арай нэг жижиг сажиг асуудлаа ер нь эмэгтэй хүн нь ерөөхдөө бол дагаад жоохон ерөөхдөө бол зохицуулаад яг гэрээс гадуурх үнэхээр том одоо нэг алсын арга харах шийдвэр гарах хэвээр тэр тал дээр нь бол эрэгтэй хүн илүү байвал зүгээр санагдчих миний хувьд. Тэгэхгүй жижиг сажиг асуудал дээр ингээл бүх юм дээр оролцоод ингээд чи надад хэлсэн энийгээ хэлсэн үү надаас тэрийг нуулаа одоо гэр бүлийнхэн яадаг нэг мөнгө өгөх асуудал гарах юм бол чи энэнд тэглээ энэ тэрэнд ингэж нууж мөнгө өгдөг тэрэн дээр ингээ юроосоо оролцож хэрүүлэх шаардлагагүйгээр угаасаа ингээл тэр эмэгтэй хүн мэдж байгаа шүү дээ ерөнхийдөө ингээд айл талыг ингээл тэнцвэртэй байлгах гал авч явах гэж хичээж байгаа болохоор ер нь эмэгтэй талаагаа ингээд жоохон таарчвал зүгээр юм шиг санагдаад байгаа шин ер нь энэ олон жилийн үднээс үзэхэд тэгээд эрэгтэй хүн ер нь бол эмэгтэй хүнээс хүндлэл хүсдэг гэж байгаа шүү дээ. Тэнгүүд яг тийм гэр ахын жижиг сажиг тийм нэг заавал өөрөө нэг тийм оролцоодох шаардлагагүй юм нэр ингээд оролцоол юм болгонд ингээд байвал эмэгтэй хүн ч гэсэндээ нөгөө талаа хүндлэл нь баг багаар буурч эхэлсэн хаа миний бодлоор. Яг би наа хүндэлж ижил яг хүндлэл үүсэхгүй хаа. Намаа хүндлэхгүй хахад би нөгөө хүнээ хүндлэхгүй гэдэг л ш тас. Өгөө аваатай л харилцаа. Тэгж л бодож ин давт хоёр. Тийм. Бодоод үзэхээр энэ одоо яг Солонгос би бол ирээд одоо 8 жил болж байгаа байхгүй юу? Тэнгүүд
яг анх Солонгос ирснээс хойш яг миний амьдрал дөнгөж өрнөж эхэлж байгаа гэж үзэн штэ. Монголд байх их ч юм бол угаасаа эцэгийнхээ хараа халамжиндоор ингээд өссөн болоо тэрийг бол нэг тийм сүрхийн амьдрал гэж үзэхгүй штэ. Бага насны л юм байгаа. Тэгмүүд яг бие дагаад амьдарч байгаа нь болохоор одоо ингээд сүүлийн 8 жил амьдарч 8 жилийн үүднээс л ярьж байгаа болохоос бүр тийм томчуудын нүдээр хараад ингээд байгаа юм бол бас байхгүй штэ. Дээрээс нь ингээд гадаадд байгаа хүний үүднээс л ярьж байгаа. Монголд байгаа хүмүүсийн үүднээс ярихад бас жоохон өөр л байдаг юм шиг үлээ. Жоохон эргэтэй дагмаггүй тийм амьдрал явагддаг юм шиг үлээ. Яг хоо давмгай гэхээр яг хоо 51-49 гэдгсэн шүү дээ. Яг ингээд 50-50% бол ингээд яагаад ч болохгүй байгаас тээ. Ер нь харангууд. Тэнгүүд 50-50 болох юм бол санаа нийлэхгүй баха. Ингээд яг хоёр хэлийг хараад яваад байгаа юм шиг санагддээ шүү дээ. харин тий. Тэгэхээр яг нэг нь жоохон илүү л байх хэрэгтэй юм шиг байна юм да. Тэгэхээр яалчгүй гэр бүлийн одоо үүрэг хариуцлага дээр бол мэдээж яг эмэгтэй хүн арай илүү идэвхтэй оролцдог юм шиг надад санагдчихлаа. Одоо юу бодсон чинь илүү их үүрэг оройлтой гэр бүлийн асуудал дээр эрэгтэй хүн мэдээж яг хоёрын хэлсэнчлэн яг гол чухал гэсэн асуулт шийдвэрүүд дээр оролцуулаас зүгээр юм байна. Тэгэхээр би бас нөгөө юу ч мэдгүй ингээд бүр оортаас ингээд ганцаараа амьдарч байгаа юм шиг амьдарч бас болохгүй шүү дээ. Яг ингээд нэг тунгийн тааруулаад оролцох үедээ оролцоод эмэгтэй ч гэсэн хэлэх юм байвал хэлээд гэтээ хамаагүй ингээд энд ямар хамаатай гэсэн үзэлтэй байж болохгүй. Яг тунгийн тааруулал ер нь тэгэл ухаан л их шаардах байх төө. Гэтээ нэг тийм үг гэдэг нь эмэгтэйний өсөн уурт ухаан нь богино гэд тэр бүр амар мохоо гэж санагдаад байдаг ш надаа. Харин тий. Ухааны хувьд бол яг алсын харааг бол би яг хэлж мэдэхгүй. Гэхдээ яг Монгол эмэгтэй хүний ухаан гэх юм бол амар ухаантай байхгүй амар гэж. Тагуура ер нь аягүй ухаантай тий. Түүхээс зүгээр шал өөр юм санагдаад байдаг ш. Цаанаасаа юм дайчин нэг тийм би бол өнөөдөр одоо жоохон Монголын эмэгтэйчдийн таалагдахгүй зан чанараа хэлж байгаадаа жоохон эвгүй байна. Яагаад гэвэл аягүй зүгээр мундаг байгаа байхгүй юу? Тий, яг үндэ бол аягүй мундаг байгаа. Одоо чинь зүгээр одоо бидний хаадууд гэхээр дандаа ихшлэн түүх гэхээр хаадуудаа л ярьдэн штэ. Одоо танаа ярин тий, модуна ярин, босууд хаадуудаа ярин. Тэнгүү зүгээр тэдний яг ард хэм байсан гэвэл эмэгтэйчүүдээс байгаа байхгүй юу? Одоо өөлөө их чинь одоо 4 хүүхдээ тий ингээд амар хэцүү нөхцөлд өсгснөө тэг хүүхэд нь одоо тэмүүч маш том улсыг байгуулсан. Тэгээ дүүнэр амар сайн явж байгаа. Тэгснээ 4 өргөж авсан бас хүүхдүүд маш том хүмүүжлэр хүмүүжээд бас улсын их заагцуулж байгаа шиг удах ч юм уу тий. Тэнгүүд одоо бүр татны 4 хүү байна одоо Чингис хааны гэргээ. Тэнгүүд бас 4 хүүхэд нь дөрүүлээ хаан болсон. Ингээ харангууд яг нэг тийм бас аймаг гэж бас байдаг байсан юм шиг байгаа Монголд. Одоо яг тийм чи ирээдүйд Баатрийн гэргий болно ч юм уу те. Тийм болохын тулд одоо Монгол эмэгтэй хүн ийм одоо зан чанартай байх хэвээр. Тэгээ хүүхдүүдээ ингэж өсгөх хэвээр, ийм сургах хэвээр гэх мэт одоо нэг аягүй зааж өгдөг байсан юм шиг. Тэгээд ингээ харангууд тэр ген нь одоо хүртэл ингээд Монгол эмэгтэйчүүд аягүй байгаа. Тэгээ би даасан те одоо ганц би ээжүүд бас аягүй их байгаа шүү дээ. Тэгэл аягүй мундаг явж байгаа. Өөрийгөө ч гоё авч явж байгаа. Тэг харахад бол ийм хүчрхэг гентэй эмэгтэйчүүд болохоор л ингэж явж байгаа гэж бодчих. Тэгээд госip рүү орох хазаагаад тах шүү. Хэдэл нэг эмэгтэй хүний таалагддаг зан чанарыг ярьжсэн нөө бүр гэр бүлийн харилцаар ороо сүүлдээ өөр түүх рүүгээ орох. Тэ амар гоё өргөн сэдв байна л та тий. Гол авил явахаар тий. Тэгээ за тэгвэл үндсэн сэдвэргээ буцъя л та. Яг бит хоёр ч гэсэн өмнөх дугаар дээр эрэгтэй хүмүүсийн таалагддаг зан чанарын талаар ярьсан шүү дээ. Тэр нь одоо ингээд яг зүгээр өнгөцгөн ярьсан юмнууд байгаа шүү дээ. Тэрнээс шал бас манай Монгол эрэгтэй хүмүүс ч гэсэндээ айгүй мундаг.
Тэгээд яг дийлэн гэхээр ингээд авч ярих юм бол айгүй мундаг хүмүүс бас зөндөө байгаа. Бид хоёр болохоор зүгээр нэг жижиг сажиг өнгөц юм зүгээр ингээд зарим нь ингээд жигнэсээ ингээд яриа, зарим нь одоо тэр утас утас ч юм уу те. Тийм тэр бол зүгээр жок болгож ярьсан байгаа шүү. За тэгээд өмнөхсөө дөрөгөө буцъя. Юун дээр зогслоо? Зан чанарын тал дээр ярьж байсан шүү дээ тий. Зан чанарын тал дээр. Аа. Тэгээд өөр юу бодож байна гэх юм бол тийм ярилцдаггүй хитрхи тийм дотгошоо байвал надад таалагдахгүй хаа. Одоо яг юу мэдэрч байгаагаа тий юу бодож байгааг нь хэлэхгүй. Тэгээ дотроо ингээл хадгалаа л гэдэг. Тэр нь одоо нэг өдөр тэгээ аатны бөмбөг бол тесэрдэг ч юм тий. Тийм байвал аягүй хэцүү. Зүгээр тухайн ямар нэгэн моментээр болж байгаа асуудлыг төвчггүйгээр яг аливаа зүйлийг илэрхийлэх аягүй олон арга байгаа шүү дээ. Дуу одоо доош дээш өндөр нам тий өөр үг ашиглаж болно тий. Одоо хитрхи одоо тэр хүнийг ингээ одоо жоохон өвөөсгөж байгаа өвөөж гэсэн өвөөсгөөгүй юм шиг гоёор хэлж болно шүү дээ. Тийм арга зөндөө байхад зүгээр л ингээл дуугаа ороочдаг. Тийм байхаар жоо хэцүү байхгүй. Тэгээ сүүлд нь бөө ингээл ууралж ингээл гинт гардаг тэр нь. Яг тэр тухайн нөхцөл байдал дээр ямар нэг асуудал байвал шууд дор нь шийдээд хилээд явуучвал зүгээр байх гэж байна. Нөө эмэгтэй хүн жоохон ойлгомжгүй цантай гэдэг штеп. Тэр тал дээр юу гэж бодож байна? Миний бодлоор бол төлөвшөөгүй эмэгтэй хүн л тийм байдаг гэж бодож штеп. Хараахан арай төлөвшөөгүй байгаа. Өөрийгөө жоохон ойлгоогүй байгаа хүмүүс өөрийгөө олоогүй байгаа юм уу? Би нөгөө түрүүлсэн шүү дээ. Юунд дуртайгаа мэдэхгүй, юунд баярлдгаа мэдэхгүй, юу хийж мэдэхгүй хүмүүс жоохон тийм байт юм аа. Тийм хүнтэй уулзчихсан байх нь шүү дээ. Гэхдээ надад өөрийн гэсэн ямар нэгэн хобби байхгүй бол бас жоохон онцгүй юм аа. Хүн чинь яг өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийж явахдаа амар гоё харагддаг шүү дээ. Юу ч хийжсэн яг л ингэ сайн хийж чадна. Ямар гоё. Тэгээ юу ч байхгүй нэг юм ямар нэгэн дуртай юу гэхээр байхгүй. Тэгээд хахаар жоохон нэг тийм өөрийнхөө хобби доогтод ер нь бол олон хүний сэтгэлийг татдаг хоо гэж боддог. Окей. За тэгвэл чи тэгвэл эмэгтэй хүний за одоо чи ингээд найз охинтой болцсон байлаа шүү дээ. Тэнгүүд найз охиныхоо одоо чамд ямар нэгэн муухай үйлдэл гаргалаа гэж бодъё. Бишээ. За асуултаа яг юу гэж хэлмээр юм дээ. Одоо за чи ер нь эмэгтэй хүний ямар зан чанарыг хүсэхгүй юм бэ? Төвчгүй зан чанараа. Хүлээн зөвшөөрөхгүй зан чанар гэх юм уу? Очоод найзтай бүх амьдралаа яриад идэг. За. Бүр яг эмэгтэй хүн чинь өөрөө тийм хохирогч болохтай амар сайн байдаг байхгүй юу? Аливаа асуудал дээр. Тэгээ би л ингээл ертөнцийн хамгийн муу залуутай гэд үерхсэн юм шиг. Яг тийм ярьж чаддаг байхгүй эмэгтэй хүмүүс. Ингүүд одоо яг эрэгтэйгийнхэн зүгээс ингээд сонсох өөр штэ. Тэнгүүд юу ч болсон жижиг асуудал болсон ч ингээд хамж ингээд найзтайгаа ч яриад тэгэл найзууд нь ч давхар муухай яриад тэгээ тийм одоо найзынхаа найзлуугаа сөрөг мэдрэмж авсан хүмүүс дараа нь гэсэн найзтай давхар илүү хүчтэйгээр л нэмж хачирч муулж лэрнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ тийм болохоор жоохон тэр сан жоохон тиймэрхүү сан. Би бол тэрийг бол жоохон төвчж чадахгүй. Ер нь хэрэг тэгвэл одоо за чиний одоо яг үерсэн байх хүн чинь яг тийм зан чанартай байвал чи ер нь сална гэсэн үг. Тийм одоо зүр тийм зан чанартай мэдсэн бол би үерхгүй л ахах л та. Үерснээ дараа мэдэл яах юм. Дараа нь дараа мэдвэл мэдхгүй. Би тэгтээ яг одоо амар том дуулж байгаа ч гэсэн дараа нь чадахгүй. Би ямартай болчихсон. Нэг яг
дурлалч өөр айгуу сохор штэ. Аа. Эхний ингээд 2 жил мэл бол бүр ингээд юу болчтой штэ. Ингээд сохор юм шиг болчтой байхгүй юу? Аа. Бүр нэг тийм үг ингээд байдаг гэсэн. Одоо манай нэг 10 жилд нэг уран зохиолын багш хэлдэг гэсэн. За. Хайртай үнэ чинь татж байгаа тамхины утаа хүртэл гоё юм шүү дээ. Тэгээд Вау. тийм үгээд байхгүй. Би тэр үед ойлгоогдсон ингээ одоо бодонгууд яг эхний ингээ яг дурлалын үе шат тэр хүнээс юу ч ингээ харагддаг юм байна. Аа. Яг тэр үедээ ингээд уг нь бол яг аль болох жоохон сөрөгч бай мууч ингээд энүүдээ ингээд илэрхийлээд явчих юм бол дараачийн одоо үе шат руугаа ороход зүгээр юм шиг санагддаг. Тэгэхээр яг хуу ийм зан чанартайг мэдх юм бол гэтээ өөр сайн зан чанартай бол явахлах л та. Гэтээ яг ингээд тайп яг ингээд ярьж байгаа ч гэсэн яг ингээд цагаат талахаараа өөрч байж болох. Аа. Хүний бодол ч өөрөө маргааш өглөө босоод ч өөр болж болно шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэ яг одоо ингээд нэг тийм сул талтай байлаа гэж бодоход тэрийг нь ингээд авсан олон даваа талаараа одоо тэр сул талын нөхдөг байвал тий. Тийм байвал бол угаасаа тэгээд өмнөх дугаар дээр ч хэлсэн дүүс хүн гэж байхгүй ямар нэгэн алдаа дутагдал байж л байгаа. Тэгээд тэр яг жижигхэн ч юм уу одоо ямар нэгэн за үнэхээр хүлэн зөвшөөрөхгүй зан чанарыг бол тэгээд заавал ингээд болохгүй байх шаардлагагүй тэгээд салаад болж болно шүү дээ. Тэр чинь одоо хүүхэдтэй болоогүй ямар нэгэн тийм харилцаанд гүнзгий шатанд ороогүй байгаа тохиолдолд болж болох юм бол болж болно. Түрүүнээр тамхины утаа гэсэн чинь яг ийм асуулт орж ирлээ. Эмэгтэй хүний тэгвэл арх тамхины асуудал дээр нь юу гэж боддог вэ? Мэдээж буруу. Гэхдээ би бол юу яа гэм аа. Зүгээр ингээ ирээдүгөө бодлоо. Одоо яг миний эхнэр одоо би гэр бүл зохиогоод хүүхэдтэй боллоо гэхэд чинь тамхи татдаг бол хэцүү байхгүй юу? Тэгээд уудаг бол бүр хэцүү шүү дээ. Тийм болохоор таалагдахгүй хаа. Надад бол ер нь тийм эмэгтэйч тэр нь жоохон таалагдахгүй байсан. За уудаг тал за одоо тамхи яг одоо тийм байт юм байж. Тэнгүүд уудаг гэхээр ч одоо ер нь хэр их одоо ер нь огт амсдгүй хүн гэвэл бас хоош нэмэгтэй хүн ч гэсэн дээ. Тэнгүүд тэр талын хэрэглээний хязгаар тал дээр нь юу гэж бодож байна? Яг хөө тэгэл чөлөөдөө ингээл ханг аваад мод ч юм уу ингээд найзтайгаа уулзах ч юм уу. Тийм үе дээр нь бол мэдээж зүгээр шүү дээ. Би ч гэсэн өөрөө хаяа вайн нутартай амар эмхтэл. Вайн гэж яхаар амар эмхтэл сонсоод. Жоо улаан дарсан дуртай байхгүй юу? Өөрөө нутартай. Тэгээд хамт бас ууж болж юм. Хин хэмжээгээ тааруулаад ч юм уу. Тэрнээс ч бол бүр огт уудаггүй мудаггүй гэж би хэлэх гээгүй маа жоохон буруу ойлгочих. Бүр нөгөө нэг хит их ингээд уугаад бүр ингээд дамж хоног хоногоор уудаг хүмүүс байдаг шүү дээ. Алга болчдаг ч юм уу тийм байх юм бол жоохон хэцүү шүү дээ. Хитрүүлэн хэрэглээтэй байвала. Тий, хитрүүлэн хэрэглээтэй байвал болохгүй гэж. Өөр ямар муу зуршлыг дурггүй вэ? Таалагдахгүй вэ? Өөр муу зуршил гэх юм бол яг нэг цаашгүй ямар ч тач бол энгийн хорт зуршлууд бол хит ирүүл бус хооллолтой гэх юм. Тий, одоо хоолыг биш хоолыг ходоолыг хорын сав гэж боддог шүү дээ. Одоо юу ч ийцээ яг цаачлаа байл тий. Тийм байж болохгүй байхгүй. Зүгээр хаяж гисэн ингээ хоол хийж чадахгүй ч гэсэн ядаж чанартай хоол идэх хэрэгтэй байхгүй. За яг нөхцөл байдал муу бол ойлгож байна. Боломжтой бол бити тэгээсээ тий гэж аяг хөсдөг. Тэгээд хит их степүүд ч юм уу нэг тийм их хоол хит хэрэгэлдэг байвал жоохон хэцүү байна. Тийм зуршилтай байвал хэцүү байна.
подкастны яг нэг ихэнх хавьд ч яг нэг эрэгтэй хүн ер нь бол ийм байх хэвээр гэд хэдэн зан чанар ингээ нэрлсэн штэ. Тэрэн шиг одоо яг эмэгтэй хүн бас яг ийм зан чанар байх ёстой байхаа гэж бодсон чиний бодол. Эмэгтэй хүнд үү? Тий. Байх ёстой зан чанар гэх юм бол уян зөөлөн. Хамгийн ихэнд уян зөөлөн гэж орж ирж байна. За хоёрдугаарт хүндэлдэг юм уу? Одоо нөхрөө ч юм уу, найзлуугаа ч юм уу тий. Найзуудынх найзуудыг өөдөлд оруулаад байдгүй. Ч юм уу гэр бүлийнх найзуудыг өөдөлд оруулдаггүй. Тийм. За хоёрдугаарт, гуравдугаарт гэх юм бол за би өөр бол нэг сайн хэлж мэдэхгүй нэ. Гэтэ хүн чинь охин болгон адилхан биш. Тэгээд тэд ихчлээ адилхан. Нэг тэрэн шиг зан чанарууд янз янзын байгаа. Тэгээд яг надаа ингээд таалагдахгүй гэх юм бол амтаж хүндэлдэггүй. Тэр нь айгүй жоохон зөвлөлт. Хамгийн гол нь гэх юм бол. Тэгвэл одоо нэг ер нь бол яг хүмүүсийн зүгээр нийтлэг ойлголт гэдэг чтэй эмэгтэй хүн одоо ингээд гэрээ ажил хийдэг байх хэвээр хоол унд сайн хийж чаддаг байх хэвээр гэдэг чтэй. Тэрэн дээр чи юу гэж боддог вэ? Надад бол зүгээр ер нь одоо аль нэг нь хийх одоо боломжтой юм уу? Шаардлагатай нөхцөл хийх байх гэж боддог байхгүй юу? Одоо шинэ нөхөр нь хэрвээ ингээд ажилтай тийм байх юм бол те эхнэр нь ажилтай байх юм бол нөхөр нь игээд авчих ч юм уу, гэрээ цэвэрлэх ч юм уу те. Энэ асуудал бол одоо зүгээр амар шийдвэрлэхэд амар болсон шүү дээ. Орчин үеийн чинь те угаалгын машин бүрэн автомат бүгд болчлоо. Тэ бүх юм айгүй хялбар болсон шүү дээ. За баг гэрээ роботоор цэвэрлүүлэх гэдэг шүү дээ. Харин амьдралд нэг амархан болцсон. Хоол хийхэд гэсэн ерөөсөө тийм хэцүү зүйл байха болсон байхгүй юу? Ялангуяа Монголд бол тэгэл хэрцэн гурлын тийм махар үйл зүйл юулээ. Тийм хэцүү биш болсон бүх юм баг махын хэрчээ тавьчихад шүү дээ. Баг дэлгүүр дотор чинь. Бүр хөлдөс ногоотой. Хөлдөс ногоотой. Тийм хэцүү биш болсон болохоор энийг амар тийм том асуудал гэж нэг хүлээж авах хэрэггүй байхгүй. Тэгээд гэр орон цэвэрхэн байх, тэг гэрийн хоолтой байх хэвээр ямар нэгэн гэр бүл тэгжиж ирүүл тав дахтай байна шүү дээ. Асуудал. Тийм болохоор гоё ярилцаал шийдэх байх. Мэдээж яг ингээд хүүхд мөхтэй болцоод тэг ялцгүй ингээд эдийн засгийн асуудалтай болоод ирэх юм бол мэдээж эхнэр яг гэрээ ингээд харуулт юм л хариуцлах нь болно л доо. Эхнэрийн нөхөрлөж байна ч юм уу тийм. Тэгэж ярэр. Хүүхэд ялангуяа яг ингээд жоохон байх үед эмэгтэй гэртээ байвал зүгээр байдаг хгүй юу? Ер нь бол угаасаа энэ чинь хүүхдийн сэтгэл зүй өвчнөр цээлээд байгаа. Ээж хүн хүүхдийн хажууд их хвшлэн байвал зүгээрээ гэж яриад байгаа байхгүй юу? Ядаж мом өгч штэ. Сүг эрэхтэй. Тийм болохоор ялангуяа тийм хүүхд мөхтэй олчих юм бол эмэгтэй хүн ядаж нэг ихний 1-2 жил хүүхдтэй ингээд байгаад нөхөр нь ажиллаа гэвэл зүгээр байна. Тэгэл нөгөө нэг карьеранд өөрөө эго дарж чадахгүй тий. Нэг юу хүүхдээ нэг 6 сар болгосноо мөнгнөөс гаргаснаа ээж ааванд авчид өгчдөг ч юм уу эсвэл нөхрөөр харуулцдаг ч юм уу тэг өөрийгөө бод. Тэгж тест болохгүй. Тэгвэл ядаж ингээд 2 нас хүртлээ ингээд мөн өгсөн хүүхд чи өөрөө ядаж ирээдүйд өөр гэсэн тархлаас уун. Тэ өөртөө ихтэй болно. Дээж одоо илүү хүн хайрлах чаддаг болно. Яг тэгэхээр энэ чинь ээжхэн хайр нь ингэж байсан юм чинь бас хүн хайрлах чадвар илүү байх гэж боддог байхгүй. Тийм шүү. За тэгвэл чамд эмэгтэй хүний одоо өнгөрсөн амьдрал нь хэр чухал вэ? Өнгөрсөн амьдралаа надад бол өстой байд байдаг шүү дээ.
Яста байдаг гэж тэр хүн өнгөрсөнд бол нөхөн алж хүрээд харж байгаа гэдэг лөө. Тэрийг бол нэгэр байдаг байхгүй. Тэр хүн хідэн үнтэй хийжсэн надад оломохгүй. Яг одоо тэг ирээдүйд ямар зорилготой байгаа нь айгуу чухал. Тэг бэ түүхийн нэг бэлгүүн докторийн ярианаас Чингис хаан хулан одоо хатанд ингээд дурлцж байгаа байхгүй хулан хатанд. Тэгэл ингээл орж ингээд юм ярьж чадахгүй ингээл өдөр бол хажууд нь ингээд суугаад байсан гинэ. Тэгэл бараа ингээл 12 хоног ингээл орж ирэл хажууд нь суугаад тэг нэг юм илж чадахгүй. Нөгөө нэг хулан ч өөрөө мэрэгдийн хүн болохоор нөгөө нэг Чингис хаан ч өөрөө тэг мэрэгдийг бүгдийн буццаацсан. Тэнгүүд надад айгу ууралж байгаа гэж бодоод ерөөсөө ингээл байгаадсан. Тэгсэн чинь Хулаатан Чингис хаанд хоёр үг хэлж байгаа байхгүй хоёр өгүүлбэр. За би миний надад хүсэл мөрөөдөл байдаг. Миний хүсэл мөрөөдөл бол тэ урд зүгт маш өндөр уул байдаг. Мөст оргилтой, мөст цасан оргилтой. Би тэрийг хармаар байна. Хоёрт гэх юм бол би таны хажууд байнга л цуг баймаар байна. Би таны хажууд дайнд явж исэн ч тэгээ юу хийж исэн ч хэцүү үед чинь баяртай үед чинь би таны хажуунаас салахгүй. Хэрвээ та тийг зөвшөөрч байх юм бол би таны одоо хатан болъё гэж хэлж ирсэн юм байхгүй. Тэгээ яг энийг ингээд сонсонгууд эмэгтэй хүн бол ер нь бол нэг юм яг энэ хулаан хатан шиг эмэгтэй болох байх. Өөр ингэсэн тийм мөрөөдөлтэй. Хажуудах хүний тийм юу ч болсон ингээд хамт байдаг. Хүмүүс ч ингээд удаан хамт байхаар ингээд би бинээс ингээд төгшөөгөөл тийм ингээд байгаа би амар ойлгохгүй байхгүй. Амар үнцэнтэй амьдч амар богинохон маш богинохон. Тийм байж тэрийгэж мэдэхгүй тэгэл илүү юм чунаад тэгээ нөгөө үнэ үл тоогооч юм тий. Асуулт байвал Минжигч асуугаад тэгээд Батка хариулаа тэгээл дуусгаж оруулаа. За тэгээд юу яд штэ нөгөө нэг эмхтэн амтан хийдэг эмхтэн ямар санагддаг вэ? Энд чинь солонгос болохоор амтан хийдэг тэжээвэр амтантай эмхтэн үнтэй бараг бити орооцолт энэ гэдэг үг байдаг гинэ. Солонгосчуудын хувьд ганцаараа амьдардаг нохоод хийдэг эсвэл муур хийдэг эмхтэнээс бараг хол яваараа мөөрэ гэж залуучууд нь одоо сүүлийн залуучууд нь хоорондоо тэгж амар ярилцдаг нэ. Тэгээ яагаад гэсэн чинь тэр тэжээвэр амтнаа өөрөөс нь илүү ингээд нэгт тавиад идэг гинэ. Ингээд одоо тэр эрэгтэйг бараг хүн биш ухааны юм ингээд хүн биш тооцоод идэг гинөө. Хажууд нь ингээд амтны нохоогоо гэж ингээд ахаар тэр эрэгтэй хүнд амар тийм онцгой мэдрэмж өгдөг гинэ. Тэгээ сүүлийн юмс тийм байдаг гэсэн. Амтан тэжээвэр амтантай хүн эмхтэн ямар санагддаг вэ? Миний бодлоор амтан хайрлаж гин гэдэг чинь бас ер нь их төвчээр шаардсан санагддаг байхгүй. Амтан тэжээн гэдэг чинь нэг бодлоо. Гэхдээ одоо амтан чи өөрөө өөдөөс ингээд үг хэлж чадахгүй. Тэгээд сайн ингээд сурахчих юм бол ингээд хүний одоо үйлдэл ингээд байж чаддаг шүү дээ амтан чи. Тийм болохоор хариу үйлдэл үзүүлдэггүй болохоор одоо нөгөө тухайн хүнд арай жоохон амар байдаг юм болов гэж бодоод идэх байхгүй. Тийм болохоор жоохон нэг контролдох дуртай ямар нэг юм дуртай тийм эмэгтэйчүүд амтны жиг дуртай юм байж магадгүй шүү дээ. Гэтэ ингээд яг амтнаа нэг тавиад амтнаас дорд үзэж гин гэдэг бол муухай л та. Ялчгүй. Тэр бол байж боломгүй л гэж бодож байна. Амтны доор тавина гэж мэдгүй юм байна. Амтнаас доор байдаг юм байл шүү дээ. Нөгөө нэг Европт одоо Францд одоо явахыг хуулиараа бол заяа. Нэгдүгээрт хүүхэд эмэгтэй хүн тэгээд тэжээвэр амтан
Тэгээд эрэгтэй хүн гэж өгд юм л. Тэгэхээр бас яна манай ирч өдр гэж. Тийм байвал жоохон онцгой бах. Одоо бол би бол таалагдахгүй. За боливол хэлэх баг. Гэтэ одоо яг нөгөө юу юм шүү. За амтан гэхгүй хүүхэд төр жишээ аваад бодвол одоо хүүхэдтэй болонгууд эмэгтэй хүн чинь мэдээж хүүхэдтэй хандуулна штэ. Аха. Тэнгүүд одоо эрэгтэй хүн талаас ямар санагдах бол хүүхдээ гэдэг ангууд. Би хүүхэдтэй болж үзэг болохоор сайн мэдгүй л. За тийм л. Гэтэ зүгээр төсөөлөл л тоо. За төсөөлөх юм бол заяа. Харин ч аим гоё харагдах хаа. Тэ? Надад бол зүгээр л тэг барьцахгүй. Тийм зүгээр л харахад амар аж аргалтай мэдрэмж төрөх гэж байна. Тэгэд. Өөрөө сайхан байна уу гэж. Өөр тэгтээ асуух хэрэг өмнөд хоёр ирсэн бол их бодогдсон. Зүгээр асууад үзэлтэй ярьсан. Хөөе хүүхэдтэй эмэгтэй хүн байдаг шүү дээ. Одоо ганц би ээж. Ганц би ээж ямар санагддаг. Ер нь уулзаж үзэх бодол байдгүй. Ерөнхийдөө юу гэж үзэж явдаг вэ? Одоо би чинь дээшээ тэнгэр одоо доошоо юу гэдэгээс хавуулаа нэг. Тэгээ ямар ч тач одоо би чинь 26 настай байхгүй юу? Тэгэхээр чинь одоо доошоочгүй дээшээчгүй юу нь бол байнгут одоо хинхэн л одоо өөрөнгөсөн хүүхэдтэй болцсон юм хитэж байгаа. Гэхдээ би яг нэг юм ингээд бодоход би тухайн тэр юм хитээдээ яг би сэтгэл оюун гурваараа яг зэрэг дурлцсан байх юм бол тэгээ адилхан яг хүүхдэд нь тэр юм хитээд хайртай байгаа шиг л хандах гэж бодож байна. Монгол хойд амнар бол байдаг шүү дээ. Аха. Тий, зөндөө. Угаасаа нэг төрүүлснээс биш өсгсөн эцэг нь гэдэг шүү дээ. Тэгвэл бүр 2 эсвэл 3 хүүхэдтэй нэгээс дээш хүүхэдтэй байвал яах вэ? Нэгээс дээш хүүхэдтэй. Тий. хүн дээр өстө муухай та авчлаа л да нэгээс дээш энэ гэж. Ямар ч тач одоо хэдэн хүүхэд нь чухал биш ээ. Хэдэн хүүхэд нь чухал. Яг би сэтгэл оюун гурав байхад дурлах юм бол тэгэл тэр асуудал нэг чухал биш хаа. Гэж бодож байна. Гэхдээ би яг өөрөө үзэг болохоор ямар их мэдэхгүй байна. Артач no problem. Ер нь л ойлгочихлоо. Ер нь бол хүүхдийг хүлээн зөвшөөрч чаднаа л гэсэн юм шүү дээ. Окей. За тэгвэл л штэ. Амар гүнзгий болгохгүй. За тэгээ чи ингээ хүүхдтэй хүнтэй суучлаа штэ. Тэнгүү тойрон голоос яг чиний хүүхд гараад ирнэ штэ. Тэнгүүд яах вэ? Чи тэр яг өөрийнхөө хүүхд шигээ яг хүний хүүхдийг тэгэж харилж чадах болов. Наад чинь жоохон хэцүү байх баха. Яг тэгэхээр одоо зүгээр одоо би одоо өрөмөл дагуур гэж ирнэ шүү дээ. Дагуур хүүхдээ одоо жоо зэмлэлээ гэж бодлоо тий. Нэг өдөр зүгээр нэг тийм л юм болчтой. Одоо миний хүүхэд гэж жоохон сайн юм ийгээд би баярлаад дагуур хүүхэд нь жоохон муу юм ийгээд би жоохон зэмлэлээ гэж бодонгот. Энэ тий өөрийнх нь хүүхдтэй болохоор имжлээ гэж ба. Төрсөн биш болохоор намайг ингэж юм. Аскол одоо манай тэр суус эхнэр маань хүртэл тэгсэн байж болно шүү дээ. Тэгж бодсон ч гэж болох байхгүй энэ асуудал дээр. Миний хүүхдийг ад үзээд энэ ч юм уу тий. Тэгэхээр жоохон хэцүү зүйл болох гэж бодож байна. Эсвэл юу ахах. Яг би ингээд их нэртэйгээ ингээд амар сайн ярилцаад би ингээд хүүхд чинь ингээд урууллыг өдөлтөө хийлж болох уу ч юм тий. Одоо тэр тал дээр ингээд ярилцах ч юм уу тий. Тэгвэл чи энэ хүүхдээ яг өөрөө ингээд өмжлөх үү? Би оролцох хэрэгтэй өө
гэж ингээд сайн ярилцаад тэгээд шийдвэр гаргасан зүгээр. Тэр яг би ингээд хүмүүжүүлэх гээд ч юм уу яг ингээд байх юм бол тиймгүүд нөгөө эхнэр маань тухгүй байх юм аа би заавч хүмүүжлэх аль байхгүй шүү дээ. Тийм болохоор. Тэгвэл эсрэг талаас нь яриа заяа. Одоо ингээд чи ингээд хүнтэй ингээд суулаа штэ. Тэнгүүд тэр одоо суусан эмэгтэй хүн чи ингээд хүүхэд гарах боломжгүй байл яах вэ? Хүүхэд гарах боломжгүй. Зүгээр. Зүгээр үү? Зүгээр. Би жоохон энэ тал дээр амар жоохон задгаа гэх юм уу. Яг тэгэхээр удам энтер гэдэг чинь зүгээр Монгол үг штэ дээр үеийн. Яг уу яалчгүй цөөхөн монголчууд урд нь ангиадууд гэдэг ингээд дуудтай ангиадууд маш олон байсан болохоор заавалжгүй өөрсдийнхөө удам гэж ингээд ярьдаг. Одоо ч өөр цаг үе. Бид нар цаг үе дээрээ арай жоохон өөр бодолтой л амьдрах хэрэгтэй гэж боддог. Тэ? Тэр хүүхд дөрүүлж чадахгүй нөгөө проблем штэ. Заавалч яг уу тэр эмэгтэй мань хүүхд төсөөд байх юм бол өрөөд авч болж юм. Скул амтнд ижиж болж юм тий. Өөр зөндөө гарц байгаа штэ. Заавалчгүй энэ хүмүүстэй адилхан амьдрах шаардлага байхгүй. Манай найзууд ингээд нөхөр хүүхдтэй болохоор би ингээд явж ингээд тэгж бодож байгаа эмэгтэй хүн бол битээ тэгж бодорой. Тэ? Амар бомхон шүү яг тэгж бодоод байх орон ч л дуусчихна. Тийм болохоор илүү их үнцэнтэй тухайн цаг үедээ гоё өөр зүйл хийгээд амьдруул гоё хаа. Тэгвэл юу асуучлаа. Тэр штэ чи гадаад өөр улсын эмэгтэй хүнтэй ер нь суух уу? Гадаад эмэгтэй юу? Тийм. Би сайн бол мэдгүй байна. Энэ дээр бол надаа за нэг номерт бол Монгол эмэгтэйчүүд байгаа. Хоёр дахь юм бол Япон эмэгтэйч дуртай. Яагаад тэгэхээр юунд нь дуртай гэх юм бол би Япон ингээд кино үзчихсэн байхгүй юу? Ер нь кино үзэх дуртай байсан. Япон кино. Аюулсан. Хүмүүс нь Япон кино үздэг шүү дээ. Аним л үздэг. Тэнгүүд ингээд нөхөртөөгөө аим хүндэлж харцдаг. 10 жил болсон ч ингээд мэдлдэг нэг юм ёс суртахуунтай. Яг нэг тэр кино нь болохоор кино яг нэг амьдралаас тийм сэдвүүлсэн тийм кино байсан байхгүй юу? Яг Япон гэр бүлийн амьдралаас. Тэгээ харангууд ямар гоё хүндлээ. Тэгж бодоод Япон эмэгтэйтэйгээ дуртайсан шүү дээ. Нөгөө нэг тийм үг байгаа гэдэг үстэй. Япон эмэгтэйчүүд бас айгүй Монгол эрэгтэйчүүдэд байдаг гэдэг. Тэгэл яг таарах юм шүү. Гэтэ айгүй тийм яг төм өврөөгөө айгүй жоохон хүүтэн болцсон гэж яриалээ лээ. Япон хүмүүс яг ялгаахгүй Солонгос, Америк хүмүүстэй адилхан болцсон. Нэг хүүтэн үндий тэгэл айгүй тийм феминист үзлэх ярьдаг болсон ч юм тийм болсон. Тэр нь сүүлийн үед хаагаагүй мэл тийм болчиход байгаа шүү дээ. Харин тий Монголч ганцаараа гэрлэхгүй хүнтэй суухгүй гэдэг үзэл бодолтой хүмүүс амар болсон. Тий. Тэгээ тэр хүмүүс тэгээ ганцаараа байгаа нь тэгээд гоё бол тэгэл гоё л билгүй дээ тий. Тэгэл тийм шүү дээ. Өөртөө тэг яг юунаас амьдралаас авах таашаал нь юу вэ? Тэгэл тэрийгэл сонгох шүү дээ. Гоё аж аргалтай амьдрч чадчихвэл болж лээ тий. Тийм шүү дээ. Гоо ганцаараа зовоод ивэл ганцаараа тэгэл хэцүүл. Тэр бол нэг тийм ганцаараа байх дуртай. Дуртай өрнөөсөө яг ганцаараа байх дургу нэг сонирн бохгүй. Сонир тийм бид шүү дээ. Тийм тоор юу ямар вэ? Ганцаараа байх дуртай юу? Олон дунд байх дуртай. Эсвэл цөөхөн хідэн танилын хүрээнд дундаа байх дуртай юу? Ямар гэдэг вэ ер нь? Тэгээ миний хувьд гэвэл цөөхөн хідэн танилын хүрээндээ байх дуртай. Нэг тийм бүр амар олон дунд нэг тийм бужигнсан юмд
Яг нөгөө нөхцөл байдлаас хамаарат л та. Тэгээ ерөнхийдөө бол яг сонгох гэвэл ер нь цөөхөн эдийн. Тэгээд яг гэр бүлийн тал дээр ярих юм бол ер нь бол тийм ганцаараа ингээд насаараа явна хүнтэй суухгүй гэдэг байр суурьны эсрэг байдаг хүн. Би бол ингээд гоё гэр бүл бүтээгээд ингээ хүний ихнэр болоо, дүр хүүхэдтэй болоо ингээд өнөртөх амьдрахыг хүсдэг хүн байгаа. Би болохоор ойрын сард нэг гэрэл тийм хаадлаад явтаж нэ. Ер нь ганцаараа байх дургүй шүү хамаа. Гэтэ бас ганцаардаж сурах ёстой юм шиг. Ах ёстой юм шиг. Сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч тач би олонтойгоо байх ер нь дуртай. Би экстраверт одоо гадагшаа төрлийн хүн. Мөртлөө одоо нийгмээсээ ч юм уу хүрээллээсээ ч юм уу болоод дотгошоо болсон. Миний уг ингээ цаана байгаа хүн айгу тийм амар тийм гадагшаа байгаа байхгүй юу? Бага өвчнөөс болоод тэгж өөрчлөгдсөн үү? Тийм. Энэ бизнесээ авч ч юм уу? Энд ирснээс хойш жоохон дотгошоос. Илүү дотгошоос Монгол байдгаас илүү дотгошоос. Яа тэгдэм бол ер нь Хүрээллээс болж байгаа юм шүү. Ялцчгүй л орчинд нөлөөлөө. нөгөө итгэл тах хүмүүс нь хажууд байхгүй болохоор тийм болчтой юм лээ. Тэгээ дээр нь одоо Баткагийн байгаа газарт яг л нэг л орчин байгаа зү тий. Ажил. Тэгээ ядаж ингээд амралттай ч юм уу чөлөөтэй үе дээр ингээд чөлөөтэй ингээд ямар ч зүйл ярьж болох дотны найз тий. Байвал бас гоё байхгүй. Гэтэ энэ надаас шалтгаалж байгаа зүйл л тий бүгд. Тэнгүүл нэг жоохон бас өөрөө би хоторлоод байгаа юм шиг байна. Тэрнээс болж байгаа гэж байна. Тэгээ цаашдаа гайгүй болох байхаа л гэж бодож байна. Тэгээ хүн тэгээд ер нь олон нөхцөл байдалд байж сурсан дэр юм шиг байна тий. Ганцаараа байвал яг тэр ганцаараа байх мэдрэмжийг өөрөө даван туулж үзээд ерөөсөө тийм нэг ганцаардлын мэдрэмжээс зүгтлгүйгээр ер нь олон мэдрэмжийг ингээд биеэрээ мэдрээд үзчихвэл бас зүгээр юм шиг санагдаад байна надаа. Харин тий. Ер нь бол яг зөв шүү. Ингээд олон мэдрэмж одоо би ганцаардлыг ч юм уу ганцаараа байхыг би мэдэрч иж дараагийн өөр бус хүмүүстэй байх үнцний илүү их мэдрэх байхгүй юу? Энэ хүмүүс байхгүйгээр эсвэл тий одоо найз охинтой боллоо гэхэд би ганцаараа байхдаа ямар их ганцаарч илаа тий. Энэ хүн гарч ирдэнс хойш одоо дэлхийн өнгөтөр харагдлаа ч юм уу амар гоо юм бодох байхгүй юу? Тийм болохоор юм ингээд үзээд мэдэрч ич дараа нь илүү их ойлгодог. Тэгээ ойлголтоос ухаардаг байх гэж бодож байна. Ойлголтоос ухаарна. Гоё үг байна. Подкастын нэрийг тэгээд нэрлэчихв. За өөр асуух юм байна мэнжигч. Өөр байхгүй. За Батка гоё подкастыг төгсгөөд үгээлээр хэлээч. Бид хоёр ихтэй сая төгсгөл хийсэн юм а тий. Тийм үү. Тий. Яхаа дахиад Тийм дахиад зүгээр болно. Тэгээд Монголын үзэсгэлэнд мянган бэлтээчүүдтэй тэгэж Миний Монголын энэ гэж. сайн сайхны хүсье. Амьдрал байнгын аж аргалтай байхгүй. Гэрэл харанхуй байж гэрэл илүү тод харагддаг. Гэрэлтэй байж харанхуй харагддаг. Тэгэхээр байнгын аж аргалтай байхгүй. Чи одоо ингээд гонигтай зовлонтой хэцүү байж болно. Гэхдээ дараа нь дахиад гэрэл авсан. Нар мандд гараал мандна. Тийм болохоор бүгдэнд нь аж аргал хүсье. Гэж хэлээ да. За. Минжигч. Надад яг өсвөлийн яг 2 дугаар жоохон дарк тал руугаа дугаар болчихлоо л тий. Яг тийм ч гэсэн ингээд сайн талуудын ч гэсэн дунд нь ярьсан байгаа. Тэгээд таалагдахгүй юм чинь зөвхөн хувь хүний бодлоо л өөртөө ярьсан болохоор яг битгий тэгж хүнээр хүлээж яваарэ. Тэгээд авахын аваад хаяхын хаяад Авахгийн ухаанаар хандаарэ гэж байна.
За. Тэгээ манай Батка бит хоёрын урилгыг хүлээж аваа бит хоёрын анхны подкастын маань зочин болж оролцсонд баярлалаа. Тэгээ цаашдынх нь ажилд нь, влогт нь, амьдралд нь бүх зүйлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд энэ удаагийн подкастыг сонссон сонсогчдоо бас баярлалаа. Энэ хүртэл сонссонд нь лайк, subscribe дарахаа бас бити мартаарай. Дараагийн дугаар уулзтлаа. Түр баяртай. Баяртай хоёроо. Bye. Bye. Баярлалаа.